улсаар одоо олон улсын ангиллаар бол жижиг эдийн засагт болж байгаа жижиг нээлттэй эдийн засаг. Урт хугацаанд яг бид эдийн засгаа төрөлжүүлэх зорилго тавьж байгаа ч гэсэн тэр маань хэрэгжихэд бол нэлээд төвөгтэй, нэлээд олон жил ажиллана. Ялангуяа одоо бүр тийм болчихсон шүү дээ. Тэгэхээр яг богино хугацаанд дунд хугацаанд юм уу бид нар цочмог юм өөрчлөлт ороход бид эдийн засгаа нөгөө нэмэгтэй ч юм уу уналтгүй орлогогүй авч явах хэвээр хэсэг минь хаана вэ гэдгийг байнга алхам тутамд бодож явж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 50% уулуурхан салбар, хөдөө аж ахуйн салбар хоёрын нийлбэр бүрдүүлж байгаа. Одоо сүүлд олон улсын байгууллагч манай хэлээд байна шүү дээ. Одоо манай төрийн байгууллагын институт дотор уг нь сая өнгөрсөн хавар улсын хурлаас батсан бодлого хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хэлгээд хөгжлийн бодлогоо хариуцаад явж байгаа институт байлаа шүү дээ. Байх хэрэгтэй. Тэгэхээр засгийн газрын бүтцээр энийг байгуулсан. Тэгэхээр яг энэ тэргүй эзэн зорилт маань эдийн засгийн приоритет хаана вэ гэдгийг тодорхойлох институт байхгүй шүү дээ. Зөв. Төсөв гэдэг бол октоор асуудалтай. Энэ сайн. Тэгэхээр ер нь бүр манай улс орны засаглалын асуудал юм. Хэн тодорхойлоод байгаа юм бэ гэдэг нь маш ойлгомжтой. Яг эдийн засгийн бодлого одоо 3 байгууллагатай байна. 4 байгууллага төр. Макро эдийн засгийн бодлого сангийн яамн дээр байна. Гадаад худалдааны бодлогын тодорхой нэг элемент нь гадаад худалдааны яамн дээр байна. Үндэсний хөгжлийн газар дээр зарим төлөвлөлттэй ажил байна. Сая бүтцээр засгийн газрын хэрэглэх газар дотор хөгжлийн бодлого хариуцлага хэлцэж байгуулсан. Энэ бүгд нийлээд манай эдийн засгийн бодлого тодорхойлох нэг институт болсон. Их байр дарга хэлдгээр бол эдийн засгийн бодлого дээр яахын аргагүй нэгдсэн толгой гэх юм уу тийм бол бас дутагдж байгаа тал бий. Тэр бол үнэ. Яг одоогийн байдлаар яг 4 байгууллага гэлээ бас нөгөө эдийн засгийн бодлогын нэг том хэсэгт бас Монгол банк нэр байгаа. За ингээд тэг яг хоо 5 болоод нэмэгдлээ тий. Тэгээд эдгээр бүгдээр ингээд гар хөлөө нийлүүлээд ажиллаж гинөө гэхэд хэлэхэд бас хэцүү байна. Тий. Яг хоо одоо ингээд сангийн ам болохоор ингээд төсөв талаас янз бүрийн хийхэд оролдож байна. Тэгэхээр тэр нь бол яг эдийн засаг дээр хэр зэрэг сайн бууж гэнэ гэж бас хэлэхэд их төвхтэй. За Монгол банкыг бол сая одоо ярьлаа бол Монгол банк бол одоо өөрийнх нь одоо боломжийн нөгөө нэг бодлогын хөв заашгүй байх нөөц энэ хоёр дээр л арга хэмжээ одоо авсан. Тийм. За тэгээд одоо дараагийн арга хэмжээнд авсан боловч тэр нь болохоор бол яг бодит эдийн засагтайгаа ингээ уялдааг нь харахаар айгүй хэцүү байгаа юм.